Орхон аймгийн Хэмнэл соёлын төвөөс санаачилсан дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж, үндэсний өв уламжлалаа дээдлийн урайтай үндэсний бүжгийн давалгаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийг өнгөрсөн 11 дугаар сард бүрэн хамруулсан. Тэгвэл 12 дугаар сарын 3-ны өдөр ерөнхий боловсролын 7 дугаар сургууль дээрх аянд нэгдлээ. Нийт 22 бүлгийн 700 гаруй сурагч уг давалгаанд нэгджээ. За намайг Эрдэнэмөх Отгонцдаг гэдэг. Би 7 дугаар сургуулийн 11 ангид суралцдаг. За энэ 11 сарын хувьд соёлын түгээх гэсэн сарын аян болоод өрөө дууссан. Тэгээд энэ сарын аяны хүрээнд хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих гэсэн хүрээнд 20 дугаар сургууль 7 дугаар сургуулийг энэхүү чаленж уриалсан байгаа. За тэгээд 7 дугаар сургуулийн 24 бүлгийн 720 гаруй хүүхэд энэхүү чаленжид хамрагдаад нэгдээд ингээд дуусчихсан байна. Яг энэ биелгээ хийхээр одоо ингээд хичээлээр суусан хүүхдийн биенийхэн чилээг нь гаргаж өгөх. Хоёрдугаарт Монгол бие биелгээгээ хэрхэн яаж бүжиглэх талаар бид нар сурсан. За гуравдугаарт гэх юм бол завсарлагааны үр дүнтэй өнгөрөх тиймэрхүү давуу талуудтай байна. Тэгээд энэхүү челленжид орсон сургуулийнхаа хамт олон хүүхдүүдэд маш их баярлалаа. Энэхүү сарны аяг бас явуулсан хүмүүстээ маш их баярлалаа. Цаашдаа энэхүү чаленжид нэгдэх сургуультаа амжилт хүсье. За Орхон аймгийн засаг даргын захирамжаар явуулсан соёлын түгээх сарын аяны хүрээнд дасгал хөдөлгөөн үндэсний өв соёл урайтай үндэсний үжигийн челленжийг ерөнхий боловсролын сургуулиуд дээр өрнүүлж байна. За яг сарынхаа аяны хүрээнд бид 20 дугаар сургуулийн 1000 гаруй хүүхдүүдийг бүрэн хамруулад нэгтгэхэд одоо их завсарлагаанаараа тогтмол хийж заншсан бол за түүний үргэлжлэл болгоод 7 дугаар сургуулийн 22 бүлгийн 700 гаруй хүүхдүүдийг одоо челленжийн бүжгээс сургаад ингээд энэ челленжид бүрэн нэгдэж байна. Энийн ач холбогдол нь үндэсний өв соёлоо дээдлэх 2 дугаарт их завсарлагаанаараа дасгал хөдөлгөөн хийх юм ач тустай. За цаашид энэ Эрдэнэ хотынхаа бүх ерөнхий боловсролын сургуулиудыг хамрах зорилготой ажиллаж байгаа учраас дараагийн одоо энэ челленжид дуудаж байгаа сургууль бол 14 дугаар сургууль байгаа. За манай бүжгийн багш сургуулийн удирдлагууд хөгжмийн багш нартай хамтраад энэ челленжийн бүжгийг заагаад одоо анги хамт олноор нь тус хүрчлэн зааж энэ челленжид одоо өрнүүлж байна. За тэгээд энэ ташрамд хэлэхэд ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдүүдэд энэ челленжид дуудсан дуудаагүй одоо нэгдхийг хураалж байна. За 20 дугаар сургуулийн 1000 гаруй хүүхдүүдээр анги болгон тус өрчлөн заасан учраас 14 хоног болсон. За 7 дугаар сургууль бол онцлогтой өөрснөө анги тус үрээс нэг хүүхд сургуулийн захиранаас гаргаж өгч бүжгийн багш ирж тэр хүүхдүүдэд зааснаар нөгөө сургагч хүүхдүүд мань өөрснөө энэ сургуулийнхаа анги хамт олондоо зааж ингэж оруулж байгаараа онцлог болж байна. Бас 20 дугаар сургуулийн захиргаа нийгмийн ажилтан хүүхдийн хөгжлийн ажилтнуудад талархал илэрхийлье. Бидний үйл ажиллагааг дэмжиж оролцсонд. Тэд дараагийн сургуулиар ерөнхий боловсролын 14-р сургуулийг сонгосон байна. Түүнчлэн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дээрх давалгаанд нэгдэхийг уриаллаа.